Би үнэхээр нурууны муурстай. Энэ нуруу маань яг л хуурай яс шиг тачигнаж дуугардаг. Эмч хийхдээ энэ өвчин, энэ эмгэг нь тодорхой насанд эвлэгдэж эдгэрэх боломжгүй гэж хариулсан. Амьдрас итгэс найдваргүй болсон юм шиг санагдсан. Би тариа шохолж зүү тавилж барай засаж цэгэн барай гэд бүгдийг нь хийхсэн. Гэхдээ үнэндээ ямар ч сайжралт гараагүй. Надад Японы бүтээгдэхүүнийг бас санал болгосон. Би баяртай байна. Учир нь энэ бүтээгдэхүүн үнэхээр үр дүнтэй. Ялангуяа нурууны дисний ерхийтэй хүмүүс нөлөөтэй юм байна. Миний суурь өвчин хэдэн 10 жил болсон ч одоо 70-80% сайжирсан. Зовлон бэрхшээл өвчин зовлон туулсан болохоор үнэхээр их хэцүү байсан. Би бас хүмүүр энэ бүтээгдэхүүнийг мэдэж итгэж хэрэглээсэй гэж маш их хүсэж байна. Би 1991-1992 оноос хойш нурууны дисний эвлэгт болсон. 1991-1992 оноос өнөөдрийг хүртэл 31 жил болж байна. Энэ өвчин үнэхээр эмчлэхэд хэцүү. Жишээ нь өвдөлт эсвэл бүх төрлийн эм хэрэгсэн ч зөвхөн хэсэг хугацаанд дээрддэг. Эхний шинж тэмдэг нь нуруу маш ихээр хатгаж өвддөг. Нуруу хатгаж өвдөд хоёр ташаа руугаа өвдөж дамждаг. Хоёр шилбэ маш их чангараад өсчихдөг. Жишээ нь бимбиж зогсовч маш хэцүү. Өглөө босоод жишээ нь ариун цэврээс сахих гэж босохдоо өвдөлт аажмаар ирээд зогсох үнэхээр хэцүү. Би маш их хичээж байж л зогсоод ариун цэврээс сахиж чаддаг. Эсвэл удаан суух, машинд удаан суухад буухтаа заримдаа шууд хурчигдөг. Учир нь би үнэхээр нурууны муурстай болсон. Олон жил өнгөрөхөд энэ нэгс болж жишээ нь асахад энэ нуруу нь яг л хуурай яснууд хоорондоо хавирах шиг дуугардаг. Тийм мэдрэмж төрдөг. Би бүр сонсдог юм шиг жишээ нь тийм. Тэгээд байн хатгуул өвддөг, хоёр гар үргэлж өвддөг, мөн нуруу үргэлж өвддөг, маш их хатгуулдаг. Явхад хэцүү ажил хийх тухайд бол үнэндээ хүнд ажил хийхийг огт хүсэхгүй. Юу ч хийхийг хүсэхгүй. Ямар ч ажилд хүрэхийг ч хүсэхгүй. Амьдралд итгэс найдвар дутагдж байна гэж хэлж болно. Үнэндээ би зураг авахулж үзэхэд эмч хийсгтэйг энэ өвчин, энэ эмгэг нь одоо дороглын шатандаа орсон. Итгэрэх боломжгүй, бүрэн эмчлэх аргагүй. Энэ өвчнтэйгээ хамт амьдрах хэрэгтэй гэж хэлсэн. Би бас үнэндээ би өөрөө амьдралын бүх итгэс найдвараа алдсан байсан бөгөөд энэ нь өөрт минь маш ихээр нөлөөлсөн гэж үнэхээр айж байсан юм. Би маш олон удаа эмчлүүлж байсан. Жишээ нь өмнө нь хэлсэнчлэн би усан тариа хийхэж, зүү тавилж, барай засал, цэгэн барай хийхэж байсан. Заримдаа бүр багш усамжсас тэмчийг гэртээ урьж ирүүлсэд маш олон удаа барай, цэгэн барай хийхэж байсан. Гэхдээ үнэндээ огт дэрдэж сайжраагүй. Хийсний дараа бүр өвдөлт нь хурцтаж, улам ихээр өвддөг байсан, дэрдэх нь байтугай. Надаас дүү нэг найз маань би, тэр нь Ван Сумын Донг гэдэг хүн. Бид олон жил танилцсан, үе уулзаж ярилцдаг. Саяхан Донг бас нурууны дискний ерхийтэй болсон. Тэгээд тэр надад танилцуулсан юм. Тэр өөрөө ч бас нэг найзаасаа Японы бүтээгдэхүүнийг санал болгосон гэж надад ярьсан. Би яг ямар бүтээгдэхүүн гэдгийг нь санахгүй байна. Гэхдээ тэр надад энэ эмчилгээ маш сайн, үр дүн нь шууд мэдэгддэг гэж хэлсэн. Тийм л юм. Би өөрөө биш харин өөрийнхөө өмнөх өвчний тасаар түүнтэй ярьсан юм. Гэтэл тэр ингэж хийсгэд би маш их баярлсан. Би баярлсан учраас энэ бүтээгдэхүүн үр дүнтэй, ялангуяа нурууны дисний ерхийтэй хүмүүст нөлөөтэй гэдгийг мэдсэн. Донг ах надад энэ бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа 7 хоногийн дотор чөлөөтэй явж чадсан гэж хэлсэн. Би маш их баярлаад тэгвэл чи хаанаас авсан юм? Надад танилцуулж өгч болох уу гэж асуусан. Тэр үед би үнэхээр баярлаж бүх төрлийн бүтээгдэхүүнд итгэж төрсөн. Донг ах энэ бүтээгдэхүүн маш үнэтэй гэж хэлсэн. Би үнэтэй байсан ч хамаагүй. Босон өвчнийг багасгаж чадвал болсоо гэж хэлсэн.
Одоо бас би 3 сар хэрэгсээд нэг бүтэн эмчилгээний курсыг дуусгасан. Одоо хүртэл суурь өвчин маань үнэхээр олон жил болсон босохоор шууд идэрнэ гэж байхгүй. Гэхдээ бүтээгдэхүүнд итгэх итгэс өөртөө нөлөө үзүүлж байгаа гэдэгтээ итгэх итгэс маань маш их болсон. Жишээ нь миний суурь өвчин хэдэн 10 жил болсон ч одоо даасан 80% сайжирсан, маш сайн, үнэхээр үр дүнтэй байна. Одоо бас миний нуруу мөрийнхаа болсон, асахад шисүү тэгшхэн болсон, бас өвдөс мэдэгдэхүйц багассан. Өмнө нь би хизээч дэшээ харж шусан хэвтэж чаддаггүй байсан, харин одоо шусан хэвтэж чаддаг болсон. Өмнө нь орондоо орохоор би их тагчиж, хажуу тийшээс хэвтгэхээс өөр аргагүй, маш тухгүй байж арай гэж 1-2 цаг унтдаг байсан. Тэс одоо би хэвтэж чадаж байна. Би өөрөөсөө асуусан. Яагаад олон жил шусан хэвтэж чаддаггүй байсан юм бас гэж. Одоо бас шусан хэвтээд хөс гараа тэнийсгээд ямар ч өвдөсдгүй, ямар ч тавгүй мэдрэмжгүй. Үнэхээр сайхан бас итгэс төрүүлж байна. Үнэхээр олон жил болсон суурь өвчтэй би ийм үр дүнтэй зүйлийг олж таарсан нь тайхстай. Амьдралын тухайд жишээ нь над шиг зэрэгт явж зовлон бэрхшээс өвчин зовлон туулсан хүмүүс үнэхээр их зовж ирсэн байдаг. Би бас бүх хүмүүст энэ бүтээгдэхүүнийг мэдэж итгэж авч хэрэглээсэй гэж үнэхээр хүсэж байна. Энэ үнэхээр сайн, маш үр дүнтэй эрүүл мэндийг бодитоор сайжруулдаг.